Эхний мэдээг хүргэе. Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлийн даалгавруудыг нээлттэй болголоо. Зангиснаар энэ жилийн математикийн элсэлтийн шалгалтын эдгээр нээлттэй 1000 даалгавраас авах юм байна. Эдгээр бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг чадвараа олж авах боломжтой гэж үзжээ. Мөн цаашид бусад хичээлийн даалгаврыг нээлттэй болгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. За энэ жил бол ерөнхийдөө энэ 1000 бодлогыг яг ингээд нээлттэй болгоод үзье. Энэ 1000 бодлого бол яг сургалтын хөтөлбөрөөр эзэмшигдсэн байх тэр математикийн агуулга чадвар бүх зүйлийг ер нь агуулсан ийм 1000 бодлогыг ямар ч үс эхний ээлжинд нээлттэй болгоо гэдэг ийм чиглэлийн дагуу манайхаас ингээд 1000 бодлогыг нээлттэй болгосон байгаа. Цаашд бол энэ сангаа бид нар тодорхой хэмжээнд ингээд ахиулаад стандарт нийцсэн шаардлага хангасан сайн даалгавруудаар бол баяжуулаад ингээд явах юм байна. За олон улсад бол ер нь энэ даалгаврын сан нэг 100000 ч юм уу иймэрхүү болоод ирэхэд бол тэн дотроос рандом байдлаар энэ шалгалтын дэвтрүүдийг үүсгээд ингээд авдаг тохиолдлууд бол ерөнхийдөө байдаг. Ингэснээр элсэлтийн шалгалтын даалгавар боловсруулах ажил олон нийтэд нээлттэй болж шаардлага хангасан тохиолдолд багш болон судлаачдаас даалгаврыг хүлээн авах боломж нэгдэж байна. Өмнө нь элсэлтийн шалгалтын даалгавар боловсруулахдаа цөөн тооны багш нарыг сонгон вакуумжуулж ажилладаг байсныг инхүү өөрчилж эхэллээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд ямар материал ирэх нь тодорхойгүй байдгийг инхүү зэгцэрч байна. Олон улсад ч жишг даалгаврыг боловсруулан шалгалт авдаг жишг байдаг. Одоо ачиж чинь хөгжсөн угаасаа яаж болох вэ гэхээр тэр 1000 бодлоготой дотроос нэг тодорхой тооны бодлогыг нь яг эсрэг шалгалтанд аавна гэд. Тэр бодлоготойгоо яг одоо юу гэдэг яг математикийн бодлогын хувьд яг адилхан. Гэхдээ одоо тоон ариу өөрч идэв юм уу те. Өөрөөр хариун хүн чэйжлээд яг гарахгүй бахаар тийм бодлогоодыг бол тавихад бол миний хэрэг нэг тийм ер нь бол зөв. Боловсролын үнэлгээний төвөөс технологид суйрлаж үнэлгээний системийг захимжуулж эхэлжээ. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтын бодлогын даалгаврын санг бий болохоор зорж байна. Эхний ээлжинд математикийн хичээлийн 1000 даалгаврыг ил болгож, цаашид энэ даалгаврын тоог нэмж, бусад хичээлийн даалгаврыг нээлттэй болохоор төлөвлөжээ.